Интернет эрчим хүчний дэвшилтэт технологи хичээлийн маань 9-р лекц эхлэхэд бэлэн боллоо. За өмнөх 7-р лекц дээр бид нэр Octave дээр хэрхэн ажиллах талаар суралцсан байгаа. За харин дараагийн 8-р лекцээр болохоор бид нэр хэрхэн хиймэл дагавлын мэдээг ашиглаад нарны энергийн нөөцийг үнэлэх боломж байдаг талаар сурсан байгаа. За тэгэхээр энэхүү удаагийн лекцээрээ бид нэр яг бодит хиймэл дагавлын мэдээг Octave дээрээ нээгээд тэрэн дээрээ ажиллаж үзэх нь байна. За тэгэхээр бид нэр Octave дээрээ netcdf гэдэг энэхүү файл форматыг нээн. За хиймэл дагавлын мэдээ маань ихэвчлэн NC, netcdf өргөтгөлтэй байдаг. За тэгэхээр netcdf гэдэг маань ерөнхийдөө шинжлэх ухааны салбарт маш өргөн хэрэглэгддэг олон хэмжээстэй файлын формат байгаа. За файлын формат нь өргөтгөл нь NC гэсэн өргөтгөлтэй байдаг. За тэгээд яагаад netcdf гэдгийг хэрэглэдэг давуу талууд нь энд ингээд бичигдсэн байна. За нэгдүгээр self-describe-ийн буюу дотроо ямар мэдээ агуулж байгааг нь бид нар мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь энэ netcdf дотор уртраганд байгаа юм байна, өргөрөг мэдрэгдэж байгаа юм байна, гадаргын температур, нарны эрчим гэх мэтчлэн иймэрхүү юмнуудыг агуулж байгаа юм байна гэдгийг бид нар мэдчиж болно. За хоёрдугаарт portable буюу зөөвөрлөх боломжтой тийм ээ. Нэг компьютераас нөгөө компьютер руу зөөвөрлөөд хэрэглэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. За дээрэс нь scalable гэж байна. Өөрөөр хэлбэл маршрутаар нь маш том мэдээ байлаа гэхэд жижигхэн одоо жишээ нь надад шаардлагатай газар нутгийн мэдээг авчих боломжтой. За дээрэс нь appendable буюу мэдээ нэмэхэд хэлбэр. Одоо байгаа netcdf мэдээн дээрээ бид нэмэлтээр дахиад нэг шинэ хэмжээс нэмж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл жишээ нь за уртраг өргөрөг мэдэгдэж байгаа, температур мэдэгдэж байлаа гэхэд дээр нь альбедог нэмдэг ч юм уу. Гэх мэтчлэн мэдээ нэмэхэд хэлбэр. За shareable буюу бид нар хуваалцах боломжтой, нэгнээсээ нөгөөдөө share хийж дамжуулах боломжтой. Хамгийн сүүлд нь archivable буюу архивлах боломжтой. Өөрөөр хэлбэл netcdf маань ингээд маш олон вершнүүд гараад явдаг. За netcdf-ийн хамгийн анхны вершн байсан бол одоо ингээд 2, 3, 4 дахь вершн гэд хэрэглээд явж байгаа байлаа гэж бодоход бид нар netcdf-ийн хамгийн сүүлийн хувилбар гарсан байлаа ч гэсэн хамгийн ихний хувилбарыг нь хэрэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл бүх хувилбарыг нь дэмждэг гэсэн үг ээ. За тэгээд энэхүү netcdf-ийг хамгийн анх UCAR гэснээс ингээ гаргасан. За энэ UCAR гэдэг маань юуны товчлол вэ гэхлээр University Cooperation for Atmospheric Research буюу агаар мандлын юм судалгаа хийдэг их сургуулиудын хамтын нийгэмлэгээс ингэж гаргасан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө атмосфер судлал, атмосфер судлалд энэ netcdf гэсэн файлын форматыг маш өргөнөөр хэрэглэдэг ээ. За та бүгд дахиад илүү их мэдээллийг нь мэдмээр байвал энэ их сурвалжин дээр байгаа линк руу хандаарай. За тэгэхээр бид нар өнөөдөр Octave дээр энэхүү netcdf гэсэн файл форматыгаа нээгээд ажиллаж үзэх нь тийм ээ. За тэгэхдээ Octave дээр бид нар шууд ажиллах боломжгүй. Бид нар Octave Forge-оос одоо тусгай пакэжийг суулгаснараа бид нар одоо энэхүү netcdf-ийг netcdf мэдэн дээр ажиллах боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр Octave Forge гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо бидний компьютер дээр суулгацсан байгаа энгийн Octave дээр бүх хийх боломжгүй үйлдэлүүд гэж байгаа. За Octave дээр маань өөрөөс нь цаанаас нь built-in function буюу цаанаас нь суугаад ирсэн функцүүд байгаа. За жишээ нь одоо min гэдэг маань минимум утгыг нь олдог. Max гэдэг маань максимум утгыг нь олдог гэх мэтчлэн. Харин өөр одоо жишээ нь илүү нарийн функцүүдийг Octave дээр цаанаас нь суугаагүй байдаг. Жишээлбэл бидний хувьд энгийн Octave дээрээ шууд netcdf файлаа нээгээд анализ хийх боломжгүй. Харин бид нар цаанаас нь өөр пакэжийг суулгасныхаа дараагаар Octave дээр ажиллах боломжтой. За тэгэхээр Octave Forge-оос бид нар ингээд ямар пакэжүүд байгааг харах нэ. За тэгэхээр пакэж гэдэг маань одоо энгийн Octave дээр хийх боломжгүй үйлдэлүүдийг хийх боломж олгодог байх нэ. Пакэжээр олгодог байх нэ. За тэгээд тухайн пакэжийг та компьютер дээр Octave дээрээ суулгаснараа одоо жишээ нь илүү нарийн функцүүдийг хийх боломжтой болох нэ. За энд Octave Forge маань байна. За тэгээд packages гэдэг ингээ харангууд за жишээ нь Arduino дээр ажилладаг пакэж, аудио буюу дуун мэдээтэй ажилладаг пакэж гэх мэтчлэн. За тэгээд илүү санхүүгийн одоо тооцоол хийх гэж байгаа бол financial тооцоо хийх гэж байгаа бол гэх мэтчлэн. За бидний хувьд болохоор
Өнөөдөр биднэрт энэ хоёр пакэж хэрэгтэй болно. NetCDF буюу NetCDF файлаа нээх, за түүн дээр ажиллахад хэрэгтэй. Нөгөөх нь mapping буюу юм газрын зураглал ингээд зураглахад хэрэгтэй болно. За тэгээд бид нэр эднэрийг Octave дээрээ суулгах хэрэгтэй. За хэрхэн яаж суулгадаг вэ гэхээр command нэр нь pkg install дундуур зураас forge гээд за тэгээд package-ийн маань нэр. За бидний хувьд эхлээд package-ийн маань нэр маань netcdf байх нь. За тэгээд дараа нь mapping байх нь. За тэгэхээр энэхүү команд хоёр ахиж бичээд эсвэл хоёулангаа суулгах гэж байгаа шууд үргэлжлүүлж бичээд package name 1, package name 2 гэж бичээд саяны netcdf болон mapping гэсэн пакэжуудаа Octave дээр суулгана. За тэгчвэл бид нар дараа нь одоо яг хиймэл дагуулын мэдээн дээрээ ажиллах. За дээрээс нь тэрхүү мэдээгээ газрын зурган мэдээлэл болоод зурглах боломж бүрднэ. За тэгэхээр өнөөдрийнхөө тасгалаар бид нар яг ямар дасгал хийх вэ гэхээр яг энэ зураглалыг бид нэр өөртөө үүсгэнэ. За энэ зураглал маань юуг харуулж байгаа вэ гэхээр дэлхийн газрын гадаргын температурыг ингээ харуулсан байна тийм ээ. За ийшээ өргөрөө гişээ уртраг. За тэгээ улс орнуудын хил. За тэгээд ямар температуртай байсан бэ гэдгийг градус Цельсиэр харуулж байна. Өнгөөр ингээ харуулсан байна тийм ээ. За энэ бол мэдээж тухайн нэг гişний үе ч юм уу байгаа. За ингээд өнгөөрөө ялгараад харуулсан байна. За тэгэхээр та бүгдэд хэрэгтэй файлуудыг энэхүү Google Drive дээр байрлуулсан байгаа. Эндээс та бүгд бүх хэрэгтэй одоо файлууд авах нь. За тэгэхээр энэ drive-д ямар файлууд байгааг тайлбарлая. За эхлээд энэхүү countries globe shape гэсэн байгаа. За тэгэхээр shape файл гэдэг маань одоо ингэж бид нэр улс орнуудын хөлийг зурах боломжийг үүсгэж байгаа файл юм аа. За тэгэхээр дэлхийн улс орн болгоны хил хязгаарыг зурсан shape файл. За энэ маань болохоор хиймэл дагуул Химаваригийн хиймэл дагуулын мэдээ 2018 оны 4 сарын 1 тэг UTC цаг буюу Монголын цагаар 8 цагийн үед за тэгээ B1 гэсэн нь болохоор өмнөх хичээл дээр ирсэн тийм ээ. Химаваригийн хамгийн ихний суваг буюу үзэгдэх гэрлийн цэнхэр долгионы мужийн хэсэгдэх энэ мэдээг энэ жишээ болгоод оруулсан байгаа. Гэрийн даалгавраараа та бүхэн энэхүү мэдээг нээгээд ажиллах ёстой байгаа. За дараачаар нь юу байгаа вэ гэхээр Монголын shape file буюу манай Монголын одоо хил хязгаарыг харуулсан shape file. За тэгээд дээрэс нь netcdf sample globe nc гэсэн дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь харуулсан netcdf file. За энийг болохоор жишээн дээрээ би та бүхэнд хэрхэн яаж Octave дээрээ нээж харуулахыг одоо жишээн дээрээ харуулнаа. За тэгээд хамгийн нэг нь болохоор энэ болохоор read netcdf cgm гэдэг script file байгаа. cgm гэж байгаа учраас энэ маань script file гэсэн үг. MATLAB Octave дээр нэх боломжтой. За энэ дээр нь болохоор командуудыг хэрхэн яаж энэхүү зураглалыг үүсгэх командуудыг оруулчихсан байгаа. За тэгэхээр та бүгд энийг ашиглаад яг өөрсдөө ийм зураглал хийх боломжтой болно. За тэгэхээр энэхүү зураглалыг хийхэд юу хэрэгтэй вэ гэдгийг хэлье. Нэгдүгээрт энэхүү скрипт маань зааварчилгаанд байгаа гэсэн командууд. За хоёрдугаарт нь NC файл маань энэ байна. Globe nc гэсэн. За дээрэс нь дараа нь хил хязгаарыг зурхад энэхүү shape файл хэрэгтэй. За энэ гурвыг байж ээж та энэ зураглалыг хийх боломжтой. За тэгэхээр та бүгд саяны энэ гурван файлыг татаж аваад яг нэг ижил фолдерт оруулаарай. Өөр фолдерт байх юм бол нөгөө энэ script файл маань ажиллах боломжгүй болчихно. За тэгэхээр энэхүү script файлаа хэдүүлээ Octave дээрээ нээгээд тайлбарлаад явъя. Аль команд нь ямар үүрэгтэй оролцож байгаа вэ гэдгийг тайлбарлая. За миний хувьд за энэ read netcdf cgm гэсэн. Тэгэхээр энийг та бүхэд энэ дээр дараал run хийх юм бол саяны энэ зургийг энэ газрын гадаргын зурагчлалыг шууд энэ скрипт маань та бүгдэд гаргаад өгнө гэсэн үг. Анхаарах юм нь энэ файл за тэгээд энэ файл за дээрэс нь нөгөө NC файл маань нэг фолдерт буюу нэг destination-д байх ёстой шүү гэдгийг анхаараарай. За тэгээд скриптийн тодорхой тайлбарлая. За эхлээд clear all буюу энд workspace дотор үүссэн байгаа бүх variable-уудыг устгаж байна гэсэн үг цэвэрлж байна. За дараачаар нь түрүүн ярьсан install хийнэ. Octave Forge-осоо бид netcdf-ийг суулгаж байна. Install хийгээд
суулгаж байна. За тэгээ суулгацсныгаа load хийгээд уншиж байна. За тэгээд зөв суугаад яг ашиглах боломжтой болсон эсхийгээ test net CDF хийгээд шалгачиж байна. За тэгээд дараачаар нь file name гэдэг variable буюу хувьсагчид энд workspace бид нэр энэхүү character-ыг хадгалчихж байна. Энэ маань нөгөө нэг нэх гээд байгаа netcdf файлын маань нэр нь тийм ээ. Яг энэтэй адилхан. Энэний нэрийг шууд ийш нь copy dot хийсэн байгаа. За энэ маань character файл байгаа. Зөвхөн нэрийг нь хадгалчихж байна. За дараа нь болохоор ncdisp file name гэж байна. За бид нар нөгөө нэг Octave Forge-оосаа netcdf package-аагаа суулгацсан учраас бид нар одоо энэ нэртэй ийм нэртэй nc файл дотор ямар мэдээлэл агуулгадж байгааг харах боломжтой. Тэгэхээр ncdisp гээд файл name-аа ингээд хийнгүүт бид нэр файл name маань өөрөө энэ тийм ээ. Энэ нэртэй ийм нэртэй netcdf sample glob гэсэн файл дотор ямар мэдээлэл агуулгадж байгааг энэ маань дисплей дээрээ харуулна гэсэн үг ээ. За тэгэхээр та бүхэд ямар мэдээлэл агуулгадж байгааг харж болох нэ. За тэгсэн бол дараа нь бид нар одоо яг энэхүү netcdf файлаасаа бид нэр өөрт хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг авнаа. За тэгэхээр энэхүү nc-read гэдэг маань нөгөө нэг netcdf файлыгаа уншиж гин гэсэн үг. За тэгэхээр file name буюу ийм нэртэй netcdf файлаасаа бид нэр уртраг өргөрийг нь бид нэр яг түүгээд авчиж байна гэсэн үг. Уншаад авчиж байна. За дараачаар нь энд ингээд маш ийм командууд орж ирсэн байгаа. За энэ маань яаж байгаа вэ гэхээр уртрагийг маань одоо жишээ нь энэ netcdf файл дээр болохоор уртрагийг тгээс 360 гэсэн форматаар өгсөн байгаа байхгүй юу? Харин бид нөгөө нэг яг mapping буюу газрын зураг болгож харахтаа хасах 180-аас нэмэх 180 гэсэн хэлбэрт шилжүүлэхийн тулд ингээд өөрчлөлт хийчихэж байгаа. Өөрөөр хэлбэл яг уртраган дээр л бид нэр өөрчлөлт хийгээл уртрагийн тгийг яг тэг дээр нь байлгаад тгээс 180 бол яг тгээс 180 хэрээрээ харин 181-ээс 360-ыг бид нэр баруун уртрагийн буюу хасах 180-аас хасах 1 гэсэн ингэж хуваарлалт хийж өөрчлөгдөж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр энэ кодыг та бүхэн ерөнхийдөө ойлгох байхаа гэж би бодож байна. Яг маш олон үйлдэл хийсэн байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг ингэж л уртрагийг өөрчилж байгаамаа. За тэгээд энэ түр зур уртрагийг ингэж өөрчлөхдөө longitude 1, longitude 2 гэх түр зургийн хувьсагч энэ дээрээ үүсгчээд өөрөөр хэлбэл workspace дээр маань ингээд longitude 1, longitude 2 гэх гараад ирнэ. Тэрийгээ дараа нь clear хийгээд устгachж байгаамаа. Толгоогоо эргүүлэхгүй тулд тийм ээ. Устгаад цэвэрлчихэж байгаа гэсэн үг. За тэгээ бид нэр уртрагийг яг зөв ингээд хэлбэрт шилжүүлчлээ. Яагаад ингэж шилжүүлж байгаа вэ гэхээр сүүлд нь нөгөө нэг mapping хийж яг улс орнуудын хил хязгаарыг зурхад асуудал буруу уртраг өгчих юм бол мэдээж хил хязгаар маань буруу зурагдчих штеп. Тийм учраас яг нөгөө нэг globe shape гэсэн энэ файлтайгаа ижил уртрагийн дагуу болгохын тулд уртрагийг яг ижил тэмдэглэхийн тулд ингэж өөрчилж байгаамаа. За тэгчээд яг түрүүнийхээ адилхан nc-read гэсэн функцийг ашиглаад бид нөгөө nc файлаасаа уртраг өргөрийн мэдээлэл авсан. За энэ удаа болохоор бид surface temperature буюу газрын гадаргуугийн мэдээллийг авнаа. За тэгээд энэ маань Kelvin-ээр байгаа учраас шууд 273-ыг хасаад Celsius руу шилжүүлчих чинь тийм ээ. За тэгэхээр одоо бид уртраг өргөрөг газрын гадаргуугийн температур мэдэгдэж байгаа учраас энийгээ бид зураглах боломжтой. За ингэж зураглахдаа ямар функц ашигласан бэ гэхээр p-color гэсэн функцийг ашиглаад уртраг өргөрөг за тэгээ газрын гадаргуугийн температурыг ингээд зургалчихж байна. Энд болохоор газрын гадаргуугийн температурын маань 3 байгаа. За тэгээд дараа нь энд болохоор тодорхой хэмжээний плотуудын функцүүдээр графика өөрчлөх тийм ээ. Shading нь flat буюу хавтгай байхаар за тэгээд нөгөө нэг зурсан графиктаа бид label өгч чинь тийм ээ. Уртраг өргөргийн зааж өгч чинь гарчиг өгч чинь за дээрэс нь өнгөөр ялгах color bar хийж чинь color bar гэдэг маань ингээд өнгөөр ялгах энэ багныг биднэрт хэлж өгнө. За тэгснийхаа дараа бид axis буюу тэнхлэгүүдээ зааж өгч чинь тийм ээ. Тэнхлэгүүдтэй хязгаарыгаа зааж өгч чинь. За босоо тэнхлэгийн хувьд бол уртрагийн минимум утгаас уртрагийн максимум утга харин x тэнхлэгийн хувьд болохоор босоо y тэнхлэгийн хувьд болохоор
өргөргийн минимум утгаас өргөргийн максимум утга байх гээд бид нэр яг энэ хэмжээсийгээ зааж өгч байна. Энэ маань хідээс хэдийн хооронд байх уу? Энэ мас хідээс хэдийн хооронд байх вэ гэдгийг яг энэ хэмжээс нь. Өөрөөр хэлбэл босоо тэнхлэг маань 80-аас хасах 80-ын хооронд, харин хэвтээ тэнхлэг маань хасах 150-аас хасах 160-аас 160-ын хооронд, 180-аас хасах 180-аас нэмэх 180-ын хооронд байна гэдгийг ингээд заагаад өгч байна. За тэгээд энд YTX, XTX гэдэг маань энэ хоорондын зай маань хэд байх вэ гэдгийг босоо тэнхлэгийн хувьд болохоор 20-20-ын зайтай байх бол хэвтээ тэнхлэгийн хувьд 50-50-50-ын зайтай ингэж явнаа гэдгийг зааж өгч байна. За тэгээд нөгөө hold on буюу саяны гаргаж ирсэн зургаа хадгалж агаад дээр нь одоо бид нөгөө нэг улс орнуудынхаа хөлийг зурх гэдэг байгаа шүү дээ. Энэ countries globe гэсэн shape файлаас улс орнуудынхаа хөлийг зурна. За тэгэхэд улс орнуудын хөлийг зурхад биднэрт бас Octave-ийн пакэжийг суулгах шаардлагатай. Ямар пакэж вэ гэхээр mapping буюу газрын зураглал зурах энэ пакэжийг суулгана. За тэгээд пакэжаа мөн адил уншина, load хийж уншина. За тэгснийхаа дараа бид нэр энэ shape draw гэсэн функцийг ашиглах боломжтой болно. За тэгээд shape draw гэсэн функцийг ашиглаад энэ countries globe shape гэсэн файлд байгаа мэдээллийг хар өнгөөр k буюу хар өнгийн хар зураасаар Octave дээрээ зургалнаа. За тэгэхээр яг энэ скриптийг та бүгд шууд энэ дээрээ run ингээл хийнгүүт та бүгд яг одоо энэ газрын зургийг өөртөө яг компьютер дээрээ гаргах боломжтой болно. За би өөрөө шууд энд command line дээрээ одоо уг нь шууд run хийгээд явах боломжтой. Эндээсээ шууд нэг нэгээр нь хийнгүүт ямар үйлдэл гарч байгаа вэ гэдгийг харуулахын тулд ингээд copy dot хийгээд харуулъя. Шууд энэ дээр run хийчих болно. Тэгэнгүүт бид нэр яг энэ үйлдэлийг хийсний дараа юу болж ийн гэдгийг харахгүйгээр шууд нэгтгсэн юм үр дүн гаргаад ирэх учраас одоо баг хэсгээр ингээд copy dot харуулъя. За энд package install гээд forge netcdf гэсэн пакэжийгаа суулгаж байна. Энд ингээд анивчаад байгаа маань компьютер маань өөрөө ажиллаад байна л гэсэн үг. За энэ ерөнхийдөө саяны скриптийг одоо энийг save file and run гэх хийхэд нэлээд хугацаа орж магадгүй. Яагаад вэ гэвэл netcdf файл маань маш том. Дээрээс нь ингээд дээр нь үйлдэлүүд хийгээд ингээд зураглах гэх мэтчлэн маш их үйлдэлүүд хийж байгаа учраас нэлээд цаг хугацаа шаардаж магадгүй. За миний хувьд болохоор бас ингээд яг гарч ийн тийм ээ. За package түрүүн install хийгээд суулгачихсан. За тэгээд load хийгээд болчихсон. Одоо ингээд test netcdf гэд хийнгүүт. За бүгдээрээ окей гэж гараад ирж байна. Өөрөөр хэлбэл би энэ пакэжийгаа яг үнэн зөв суулгачихсан, гэдэг маань гарч ирж байна гэсэн үг. За дараа нь болохоор бид нэр энэ хэсгийг copy dot харуулъя. Тэгэнгүүт одоо нөгөө нэг netcdf файл дотор маань ямар мэдээлэл байгааг надад шууд энэ дэлгэцэн дээр ингээд харуулж байна тийм ээ. Маш их мэдээлэл байгаа гэсэн үг. Маш олон хэмжээстэй мэдээлэл байгааг ингээд харж байна тийм ээ. За тэгэхээр эхнээс нь дээрээс нь хэдүүлээ харцгаая. За маш их мэдээлэл авах учраас энэ маань ингээд бүр дэлгэцэн маань дүүрчихсэн байх шүү дээ. За жишээ нь ингээл эндээсээ одоо ингээд харах юм бол за omega гэж байна. За энэ RH гэдэг нь relative humidity буюу нөгөө нэг харцангуй чигшлиг ингээл харуулсан байна тийм ээ. Яг нөгөө нэг дэлхийн бүх бүс нутгийн хувьд харуулчихсан байна. Relative humidity-г маш олон хэмжүүрээр ингээд харуулсан байна. За SH гэдэг нь болохоор surface layer heat flux гэж нөгөө нэг нарны газрын гадаргаас ойж байгаа энергийг тийм ээ. За нэгж нь watt meter квадратаар байна гэх мэтчлэн. За энэ маш олон мэдээллүүдийг за энд одоо жишээ нь soil temperature буюу хөрсний температур гэж байна. За solar буюу нарны энергитэй холбоотой мэдээллүүд байна гэх мэтчлэн. За surface байна. За газрын гадаргуугийн температур гэж байна гэх мэтчлэн. Маш олон мэдээлэл байгаа. За тэгээд газрын гадаргуугийн температурыг одоо жишээ нь surf temp гэдэгт ингээд хадгалсан байгаа байхгүй юу? Саяны netcdf surf temp гэдэг. За тэгэхээр бид нэр одоо жишээ нь уртраг өргөргийн мэдээллийг авахдаа ингээд авчна.
Одоо жишээ нь саяны net.cdf файлаас уртрагийг longitude гэж тэмдэглэсэн, latitude гэж тэмдэглэсэн байгаа учраас бид нэр NC read буюу саяныхаа NC файлаас уншина гэсэн үг. За юуг нь унших вэ гэхээр зөвхөн latitude-ийг нь, за latitude буюу өргөргийг нь, longitude буюу уртрагийг нь уншаад ингээд latitude, longitude гэсэнд ингээд хадгалчихж байна тийм ээ. За тэгэхээр NC файлаас бид нэр яг уртраг өргөргийг нь зөвхөн түүгээд авчиж байна. За өргөрг нь 73-ыг, уртраг нь 96 гарцдаг нэг гэсэн юм векторуудад ингээд харагдаж байна. Утгууд нь юу вэ гэхээр өргөрг нь ингээд 90-ээс өргөрг нь одоо жишээ нь 90-ээс эхлээд хойд өргөргийн 90-ээс эхлээд дэлхийн өмнөд бөмбөрцгийн хасах хэрэг хүртэл ингээд утгууд нь явж байна гэх мэтчлэн. За харин уртраг нь болохоор тгээс эхлээл 360 гээд баруунаасаа тгээс эхлээл 360 хүртэл ингээд хоорондоо тодорхой хэмжээний зай давтамжтай ингээд явж байгаа гэдгийг харж болж байна. За гэх мэтчлэн та бүгд өөрсдөө ингээд эндээсээ copy dot command window руугаа copy dot аль үйлдэлийг хийвэл ямар юм болж байна гэдгийг хараад үзээрэй. За тэгээд ерөнхийдөө энийг бүгдийг ингээд шууд энэ дээрээ ингээд run хийсэн ч болно. Эсвэл саяных шиг copy хийсэн ч болно. Тэгэнгүүт за та бүгдд яг л энэ дүр зураг гарах ёстой шүү. За тэгээд даалгавар маань болохоор юу яах вэ гэхээр за эхлээд шалгах асуулт тийм ээ. Шалгах асуултыгаа та нар ер нь гэрийн даалгавраа яаж явуулах вэ гэхээр харгалзах командыг нь за дээрээс нь зургийнхаа компьютерийнхаа скриншоттой хамт явуулаарай. Тэгэхээр эхний асуулт нь Octave Forge-оос суулгасан пакэжийг ямар командаар дуудаж ашиглах боломжтой болдог вэ? Тийм ээ, ашиглахын тулд ямар команд ашигладаг вэ? За дээрээс нь Google Drive байсан энэ мэдээ байна тийм ээ. Энэ мэдээг та бүхэд өөрсдөө Octave дээр нээгээд за тэгээд уртраг болон өргөргийг ямар хэмжээтэй векторт хадгалсан байна вэ? Түрүү гарсан тийм ээ NC read, longitude, latitude гэж уншингууд latitude нь 1-ийг харьцдаг нь 96, 1-ийг харьцдаг нь хэд илээ гэж гараад ирсэн хэмжээтэйсэн тийм ээ. Тэдийг та бүгд хэлж өгөх нь шүү. За энэ бол шалгах асуулт. За харин семинарын даалгавар маань болохоор Google Drive файлууд байрлуулж гисэн байсан тийм ээ. За тэрний ийм нэртэй файл. Ийм нэртэй файлын 2018 оны 4-р сарын 1-нд Монгол Улсын газар нутаг хиймэл дагуулын үзэгдэх гэрлийн хөх өнгийн мужид хэрхэн харагдаж байсан болохыг зурган хэлбэрээр харуулна. Өөрөөр хэлбэл яг Монгол орныг харуулсан одоо нэг өөр мэдээнээс Химавари гэсэн мэдээнээс Монгол орны яг нутаг дэвсгэрийг хамарсан альбедогийн зураглалыг харуулаа гэж байна. Өөрөөр хэлбэл Octave дээр энэ мэдээгээ нээгээд за тэгээд яг альбедо гэсэн хэсгийг нь түүж аваад тэгээд хамгийн сүүлд нь mapping ашиглаад ингээд Монголынхоо хэлийг ингээд зураа гэсэн ийм даалгавар байна. За тэгээд командуудын хувьд гэх юм бол зөвхөн p-color-ыг биш images-ийг ашиглаж бас болдог. За тэгээд эдгээр файлуудыг ашиглах нь шүү. Google Drive-тайгаа эдгээр файлуудыг ашиглана. Нэмэлтээр нөгөө нэг скриптигээ бас та бүгд ерөөхдөө скриптигээ л яг энэхүү NC файлдаа тааруулаад өөрчлөөд явуулнаа гэсэн үг. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.